Сайн байцгаана уу? Өөрчлөлт надаас подкастт өнөөдөр хишгээ миний бие болон Гана сэтгэл зүйч Гана нар байна. За тэгээ ойртос би бас подкаст нэх орсонгүй. Өнөөдөр бас яг Гана сэтгэл зүйчтэйгээ хамт юуны тухай ярих вэ гэхээр яг сэтгэл дотор бугулсан зүйлсээ нээж гаргаж ярих нь яагаад бидний амьдрал шаардлагатай юм бэ? Зүгээр дараад яваад иж болдгоо юм уу тий? Заавал одоо тэр сэтгэл өвтгсөн юмыг бусдад ярих хэрэг байгаа юм. Зүгээр ингээл зүгээр байгаа юм шиг дүр хэсгэл яваал байл та болоо л шүү дээ. Хин нэг үнд дотор байгаа юм яриа л тий зовлонгоо тоочих хэрэг байна уу гэдэг асуултад хүмүүс байдаг тийм ээ. Яг энэ асуулттай холбоотойгоор өнөөдөр бид хоёроос ярилцъя гэж энэ сэдвийг сонгосон байна. Ер нь бол нөгөө сэтгэл доторхоо нээж гаргаж ярихгүй нуугаад байна гэдэг нь яг өөрийгөө хүлээж авахгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ ер нь бол тий зүгээр бусдад нэг аятайхан харагдчих юмсан бусд хүн намайг нэг дорой сул дорой байгаа ч үүртэй байгаа ч гэдэг юм уу ийм байгааг мэдчихвээ дээ. Тэгэхээр би нэг юу ч санаа зовхгүй ямар ч асуудал тулгараагүй юм шиг ингээд явчих. Тэгээ тэр мэрийг хүнд яриад ч яадгийн сул доройгоо харуулад яадгийн ингээд явахаар ер нь өөрийгөө үгүйсгээд яваад байгаа гэсэн үг болчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг өөрөөр хэлэх юм бол одоо хань ижил нь уудаг тухай ч юм уу тий. Ирээд ингээд одоо гэр оронд нь ямар асуудал үүсэж байгаа агсан тавьж байгаа юм уу эсвэл өөрийг нь одоо хуурсан талаар юм уу тий тэгээд өөрийг нь муухай үгээр хэлж байгаа юм уу эсвэл өөрийнх нь одоо хань нь ирэхгүй уугаад алуу болцсон байгаа санаа зовж байгаа юм уу тий яг сэтгэлд өгсөж байгаа юм уу өөрийнхөө өөр хүүхдүүдийн талаар бодонгууд ингээд сэтгэлд өгсөж байгаа гэх мэтчлэн ингээд яг энэ сэтгэл дотор маш олон зүйлс байгаа шүү дээ энэ бол ингээд тийм одоо хүн болгоо ойлгоод байхааргүй яг тийм одоо хүнд хэцүү зүйлүүдийг сэтгэлдээ тээж яваа. Тэнгүүд яг энэ сэтгэлдээ яг энэ дотор бугалчихсан байгаа зүйлүүдээс болоод бидний амьдралд эргээгээд яг энэ маань эрүүл мэнд дээр илэрж идэг. Тийм тий. Сайн дараад ингэ яваад байгаа юм бол тий. За хамгийн одоо энэ дэргүнд илэрдэг зүйл бол ходоодны шарахтай болдог. За зүрх судасны асуудалтай болдог тий. Толгоо өвддөг. За дээр нь бас ингээд энэ их сэтгэлийн олон зүйлийг ингээд хүнд ч мэдэгдүүлэхгүй зүгээр мэт амьдрах нь өөрөө маш их хүч гардаг учраас маш их энерги зарцуулдаг учраас амархан ядардаг. Тийм учраас яг энэ маань эргээгээд нөгөө бие махбодод илрээд байдаг. Тийм. Гэтэл зарим хүмүүсүүд бол яагаад өвдөд байгаа гэж мэддэггүй. Тийм шүү дээ тий. Ямар ингээд эмчтэй очиж үзүүлэхээр зүгээр аваад байдаг. Тэгэхээр үүний гол шалтгаан одоо яг тэр хүний зүрх сэтгэлтэй холбоотойгоор яг тэр сэтгэлийн төгшөөр, айдас санаа зомдгой байдал, үзэн ядал, хорсол гэх мэтчлэн яг ингээд нөгөө арх удаг хүнтэйгээ холбоотой юм уу эсвэл өөрийнхөө гэр бүлтэй холбоотой юм уу одоо хадмууттайгаа холбоотой юм уу өөрийнхөө үнэлэмжтэй холбоотойгоор гэх мэтчлэн юм сөрөг мэдрэмжүүдээс болоод эргээд энэ үүрэг одоо эрүүл мэндэд нөлөөлж идэг. Яг үнэ. Хүмүүс гэхдээ яг ингээд шууд ингээд дарчдгүй юм шиг байна. Зарим тохиолдолд бол ингээд хүн хин нэгэнд ярьж үздэг. За тэгээ ингээд ярьж үзлээ. Яг үнэхээр өөрийг буруутгахгүй, шүүхгүй, заахгүй, зөвлөхгүй, засгаж орлохгүй байгаагаар нь сонсох хүний олоогүй улмаас тийм ээ. Яг тэр хүн зөв хүндээ очиж яриаггүй улмаас нэг хүнд очиод ингээд асуудлаа ярьдаг. Нөгөөдг нь шууд өөрийг буруутгаад хэлдэг. Чи тийм амьдрал байгаа бол салаач гэдэг юм уу тий. Чи ерөөсөө энэ сонио амьдрал руу орцсон. Яах гэж ингэж амьдраад идэгин ч гэдэг юм уу тийм ээ. За эсвэл одоо чи сайн ихнэр байж чадаагүй учраас хүчин тийм байна ч гэдэг юм уу. Ингээ буруутгаад явчихдаг. За тэгэнгүүт нөгөө аажмаар ингээл за ер нь хүнд ярьж болохгүй юм байна. Эсвэл зарим нэгэн шууд сонссон зүйлээр нь ховж болгоод талын нэг тараачдаг тий ойр орчных нь хүн амтнд тэр хоёр чинь тэгдэг гэж хэлнэ штэ гэр бүл нэм гэж хэлнэ штэ гээл тий ингээ ховж ив тараачдаг. Тэгэхээр хүн ямар нэг асуудалд орохгүй бол бас ингээд нуугаад байгаа тий мэдээж хэрэг би энд одоо хүн болгонд очиод яриад гэдэг талаар яриаггүй штэ. Бид нар яг ийм зүрх сэтгэлчин байгаа яг хав дарцсан байгаа тэр зүйлсүүдэд очиод яг л зөв хүний болоод очиод ярьчих. Бүр бүгдийг ингээ уудлаад гаргаа ярьчих гэдэг талаар яриад байгаа. За гэтэл нэг би чамайг ингээд ярьж хахад бодчихъя л да. Хавдар гэдэг үг чи өөрөө хоёр үгний нийлэмж юм шиг. Тий. Яг ингээд хав дараад агаарэ. Тэгэх юм бол хавдар болно шүү гэж байгаа юм шиг.
Тэ. Тэгэхээр бид нар яг нөгөө энэ сэтгэл дотор байгаа зүйлсээ ингээд ер нь бол ингээд байнгын дараад юуж болоогүй юм шиг амьдраад тэрнийхээ төлөө бүр хүч гаргаад явах юм бол бас өвдөх хэмгэгтэй болж байгаа тийм ээ. Би энэ дээр тэрний яг чиний хэлснээр түрүүний олон зүйлсүүдээр илэрч байгаа. Тэгэхээр яг та ингээд яг сэтгэл дотор байгаа зүйлс яагаад сэтгэл зүйч гэж байгаа юм тийм ээ. Сэтгэл зүйчдэр юм уу? Та үнэхээр ярих олдохгүй бол сэтгэл зүйчдэр очиод яар те. Бас ингээд тодорхой хэмжээний тусламж аав. За тэгээд дээрэс нь яг таныг байгаагаар нь ерөөсөө л байгаагаар нь хүлээж авах. Ямар нэгэн чимэг хачиргүй эсвэл таныг буруутгахгүй шүүхгүйгээр сонсож чадах. Тийм хүн байл тэр хүндээ л очиод юмаа яар тийм ээ. Асуудлаа яар, сэтгэлээ уудал бүх юмаа гаргаад ярьчихаа л гэдэг талаар яриад байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө одоо нөгөө Жон Хайри гэж те хоёр хүн одоо Жохорыг цонх гэдэг зүйлийг бол одоо зохиосон байгаа юм л да. Тэр нь одоо яг өөрөөр хэлбэл хүний амьдралд юу нэг юм одоо зүрх сэтгэлд нь дөрвөн хэсэг байдаг. Тэ яг нээлттэй хэсэг буюу хүн болгоны мэддэг. Тэр бол одоо таныг бол одоо сэтгэл зүйч гэж мэдэж जैन тэ. За эмэгтэй хүн гэж мэдэж जैन. Өөрчлөлтийн хөтөчгээ байгууллагад ажилтсан байх гэж мэдэж जैन. Таны одоо ингээд тэ хоббиг мэдэж जैन хүмүүс тэ. Таны юунд дуртай, ямар өнгөнд дуртай гэх мэтчлэн ямар сургууль төгссөн ингээд хідүүлэн амьдрын ингээд энэ нь бол нэг таач нуугаад байдаггүй тэ ингээд тааж мэдчихэдэг хүн болгон ерөнхийдөө ингээд нээлттэй хүмүүс асуувал та тэрийг нөх одоо нууж хаахгүйгээр те хилдэг тийм зүйлсүүд байгаа. Гэтэл бас нөгөөдөөгөр болохоор ингээд энийг бол хүнч мэдж байгаа бусад хүмүүс мэдж байгаа нээлттэй хэсэг. За гэтэл яг харлагын хэсэг гэж байна шүү дээ тийм ээ. Яг өөрөө мэдэхгүй гэтэл хүмүүс мэдээд байдаг. За өөрөөр хэлэх юм бол тий хүй та ч одоо ямар гоё дуулд юм бэ гэсэн чинь би нэг гоё дуулдаггүй гэл тий. Яг тий нэг хүмүүс шиг бусад хүмүүс шиг л дуулдаг шүү дээ. Та яасан гоё гитар тоглолтын ингээл хүмүүс таны сайн талыг мэдээд байдаг. Гэтэл та өөрөө тэрийг мэддэггүй хүлээн зөвшөөрдөггүй ч юм тий. Бас яг нөгөө хүмүүс бидний гаргадаг зан авирыг мэдээд байдаг. Буруу тий муха зан шиг мэдээд байдаг. Аягүй ч ууртаа штэ гэл бүш тэ би гайгүй штэ гэдэг тий. Би нэг зүрүүд биш штэ гэдэг ч юм уу гэтэл хүмүүс мэдээд байдаг. Заримдаа энийг яг нөгөө хүмүүс бас юм сармсан хэсэг гэж хэлдэм байлээ тий. Хүн айгууны сармс өөрөө идчихэнгүүт ингээд нөгөө өөрт нэг үнэрчдэггүй штэ. Гэтэл хүмүүс хийн папупо тий хийн одоо сармс идчихэвэ гэд ямар сонин үнэртэй байна гэдэг шиг өөрөө огт мэдээдэг. Гэтэл хүмүүс мэдээд байдаг. Гэтэл 3 дахь хэсэг нь буюу одоо яг нууц хэсэг. Өөрөө мэдээд байдаг. Гэтэл хүмүүс мэддэггүй. Тэ яг өөрөө дотроо ингээл хадгалаад байдаг. Зөвхөн би л мэднэ. Тэ хүмүүс битгий мэдээсэй гэж дарж явж байдаг. Тэ эндээ айгүйх хүч зарцуулж байдаг. За гэтэл 4 дахь хэсэг нь болохоор би өөрөө ч мэдэхгүй, хүмүүс ч мэдэхгүй. Буюу одоо бүр миний даалт ухамсарт байгаа зүйлсүүдийг тэг хэлээд байна гэсэн. Тэгэхээр яг хүний одоо яг энэ яг өөрөөрөө амьдрах буюу тийм ээ яг энэ эрүүл одоо эрх чөлөөтэй жинхэнэ амар тайван дотор амьдрах гол зүйл маань нээлттэй хэсгээ илүү өргөн болгох хэрээр яг энэ хүний одоо яг энэ одоо амар тайван амьдрах боломжууд илүү ихсэж байгаа гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол ингээд би бусад 3 нь багасгах нь шүү дээ тий. Өөрөөр хэлэх юм бол одоо би ингээд нөгөө нэг юм нууц хэсгээ багасгахын тулд зэрэг зөвхөн би л мэдж байгаа учраас итгэмжтэй хүн л ярих хэрэгтэй байгаа байхгүй тийм ээ. Миний нууцыг хадгалж чадах. Тэгээ надтай харилцаагаа юм одоо үргэлжлүүлж чадах тэр нэг хүнд би юмаа ярьж иж нэгдэж ярьж иж нууцаасаа салж байгаа тийм ээ. Хоёрт нь бас хүн хин нэгэн хүн миний эерэг талыг ч вэ сөрөг талыг хэлэх үед би тэрийг даруугаар хүлээж авч сонсож бодолцож үзэж тийм ээ. Тэгээд өөрчилж үзэх тийм ээ. Тэгжиж яг энэ нөгөө би ер нь энэ дээр ингээд нэг зөрүүлээд идэм биш үү. Би энэ дээр ингээд нэг үе би төргөн цан гаргадаг юм биш үү гэдгийг хүмүүсээс би те 2 3 хүмүүсээс сонсон бол би бодож үзэх хэрэгтэй болж байгаа. Тэгээ энэ маань өөрөө ингээд нөгөө багасгах хэрээр бас ингээд бидраас яг те даалт ухамсар маань ухамсарт байгаа зүйлсүүдийг бид хэлчихэж гаргаж ирээд бас багасгах. Тэгэхээр яг өөрөөр хэлэх юм бол хүмүүс бид нар ерөөсөө хүмүүстэй харилцаанд донд байж ижил бидний тэр нээлттэй хэсэгт хамрах гэдэг байхгүй юу? Яг үнэн тий. Миний харалгын хэсгийг хэлж өгөх хүн хэрэгтэй. Би очиж ямаа ярих хүн хэрэгтэй. Тэгжиж миний нээлттэй хэсэг том болох гэдэг. Гэтэл яг энэ одоо архины хамааралтай хүнтэй хамт амьдарж байгаа тэр эхнэр байна уу, нөхөр байна уу, эцэг эх байна уу, үр хүүхдүүд байна уу бүгдээрээ яг нэг юм юу байгаад байдаг. Нууц хэсэг нь хасар том байгаад байдаг. Маш их хэмиг нуудаг тийм ээ. Одоо ирээд агсан тавьсан байна уу, өчтөр ураг хэрүүл урал болсон байна уу, гэр орны имийг ламбард нь тавьсан байна уу тий. Эсвэл одоо өнгөд айрхууга хордлоонд орцсон байна уу. Тэр бүгдийг хамаатны садуудаас бүгднгээс нь тас нуудаг. Тэгдэг. Тэгээ ингээд нэг юм төгс гэр бүлийн дүр төрхийг бүтээдэг. Яагаад тэгэхээр энэ өөрөө манай ахуй соёл чинь тийм шүү дээ. Ер нь ингээд нөгөө нэг тий мууга хүнд битээ харуул тий алгаа агравч тоогоондоо тий ингээд яг энэ одоо тий
гэр бүл дотор болоод байгаа юм а хинт ч битгий яар. Тэгээ мэдхгүй гэдэг үг бол мянган үглийн таглаа. Гэт ингээд ерөөсөө яма битгий яар гэдэг. Тэгтэл ингээд тэр өөрийнх нь одоо тий архиталтаас одоо хамт амьдарч байгаа хүнийх нь гэр бүлийн гишүүний архиталтаас болж өөрөө ямар их шаамлж байна. Зовж байна. Эндээ хүн өөрөө их айгу ороогддог. Байнгын шанал байгаа, байнгын зовнил байгаа төвшүүр дотроо тэ өөр эргээ согтчихдаг. Архиж байгаа хүн бол ингээд архиндаа согтчих штеп. Гэтэл хамт амьдарч байгаа хүмүүс уу одоо бидний хэлээр бол давхар хамааралтай хүн өөрөө тэр нүг сөрөг мэдрэмжэндээ согтуурдаг. Тэг ингээд сөрөг мэдрэмжэндээ тэ байнгын айдас төвшүүрэндээ тэ байнга л тэрэндээ байж яадаг тэ. Хорсолтоо ингээд нөгөө нэг юм одоо тэ санаа зовнилдоо ингээд бүр манарцсан явж байгаа байхгүй. Самуурцсан. Тийм байгаа хүн яаж яг нөгөө нэг цоо эрүүл хүн шиг сэтгэх вэ? Яг л нөгөө нэг төгшүүрэндээ автаад үйлдэл гаргаж байгаа байхгүй. Санаа зовнилдоо автаад үйлдэл гаргадаг. Тэр нь эргээгээд нөгөө нэг бидний хэлгээр өөгшүүлт болоод байдаг. Яг үнэ. Тэрэндээ улам билүү автаад байдаг. Гэтэл яг ингээ эрүүл ухаантай зөв шийдвэр гаргах арх угаад байгаа хайртай хүнийхээ төлөө тийм үү өөгшүүлэхгүйгээр эрүүл шийдвэр гаргах зөв хэлхээс тогтоохын тулд эхлээд тухайн хүн өөрөө эрүүл сэтгэх хэрэгтэй байгаа байхгүй тийм ээ. Тэр яг санаа зовнил төгшөлтөөс эхлээд ангижрах хэрэгтэй байгаа тийм. Ангижрах арга зам нь юу юм бэ? Та бид одоо яриад байгаа. Бусдад сэтгэлээ нээж ярьж за тэг ялангуяа сэтгэл зүйчд очиод юм ярих шал өөр байгаа. Тийм. Энгийн найзтай ярих. За мэрэгжлийн хүнд очиод ярих хоёр шал өөр байгаа. Очиод ярингууд таныг байгаарч хүлээж авахаас гадна таныг өөрийгөө ойлгоч туслаа зогсохгүйгээр одоо яг энэний цаана гол асуудал нь юу байгаа юм бэ гэдгийг олж харахад чинь тань туслаад байгаа даа. Яг үнэ тий. Нөгөө талаар бас ингээд сэтгэл мэдрэмжээ дараад яваад байхаар энэ дарагдсан сэтгэл мэдрэмж өөрөө аяанда ингээд явж байгаад хизээ шийдэгддэггүй шүү дээ. Энд чи ямар нэг байдлаар зан хаврын тий доголдол эсвэл буруу зуршил болж хүн дээр илрээд байгаа. За тэгэнгүүт хүн ингээд байж байгаа л гинт бүр дэлбэртлээ уурладаг тийм ээ уураа барьж чадахгүй байдаг юм уу? Эсвэл одоо ингээд санаа зовох юм байхгүй л байхад байнгын санаа зовоод байдаг. Маш өндөр төвшүүртэй ингээд яваад байдаг чиний түрүүний хэлсэнчлэн тийм ээ ингээ өндөр төгшүүртэй ингээд яваад байдаг. Тэгээ энэ олгон ингээд байнга ингээд тавтагтаад ингээд яваад энийгээ ингээд дараал яваад байх юм бол хүн ажлын донтой юм уу тийм ээ эсвэл бол ямар нэг байдлаар өөр бодисын донтолт руу орж ирэлдэг. Тэгээ арх тамхи амттан буруу хооллолт ч байдаг юм уу тийм ээ. За эсвэл одоо ямар нэг үйлдлийн донтой болох тэр нь одоо нэгдүгээрт нь ажлын дон эмгтээчүүд ялангуяа дэлгүүр хэсэх донтолттой болж ийн өөр ямар мөнгө өрөө тайвширдаг эмгтээчүүд байна. Тий байна. Тий мөнгө өрөөд ингээд тайвширдаг эмгтээчүүд байна гэж ярьж ин тий. Ер нь ингээ уур урхээрээ би шууд гараад дэлгүүрээсэл хэдэн дүүрэг чамаагүй зээлэл юм аваад ингээ тайвшрахыг хичээдэж штэ гэж байгаа бүсгүйчүүд ч гэсэн байж яадаг тий. Тэгэхээр энэ болгоны ард нөгөө сэтгэл дотор байгаа хэцүү мэдрэмжээ мэдрэхгүй тулд уул нь тэрийг ингээ хүлээж аваад за би яг ингэж шүүгээд ингээд ойлгоод бусдад итгэмжтэй нэгэнд сэтгэл зүйчд очиод гаргаж ярих тий. Тэгтэл энийгээ мэдрэхгүй тул тэр хэцүү мэдрэмжээс зүхтаагаад өөр ямар нэгэн зүйлээр орлуулж тайвшрах гад энэ үйлдэлүүдийг хийгээд байгаа гэсэн болж байна. За тэгэнгүүт хүмүүс ингээл ярьдаг штэ гинт ингээл тесэртлээ ууралчвал би угаасаа ийм хүн эсвэл би сүүлийн үед ингээд байгаа. Одоо яг тийм болцсон юм байлгүй ч гэдэг юм уу. Гэтэл яг та ийм байгаад байгаа бол сэтгэл дотроо бүр өөрийнхөө сэтгэл рүү өнгийгөөрэй гэж хэлмээр байна тийм ээ хүмүүсийг. Та ингээд хит уурлаад байгаа бол тэ эсвэл байж байгаа л ингээл эм ороод тэ юу ч болоогүй байхад ингээл бүр сэтгэл готролд ороод ч гэдэг юм уу. Хэдэн өдрөөр ингээл янз бүрийн зүйл бодож ингэж хэцүү болоод тийм ээ ганцаараа баймаар өөрийгөө улам билүүх ганцаар дуулаад байна уу. Энэ яг таны бүхэл зүйлийн сэтгэл зүйтэй холбоотой байгаа. Өөрийнхөө сэтгэл зүйрөө өнгийгөө өөрийгөө яг хаана юу ямар сэтгэл мэдрэмж вэ? Сэтгэл дотроо юу бодоод ямар зүйлийг нуугаад эсвэл ямар зүйлийг дарчаад байна. Тэр зүйл болгоно өөрийгөө таньж мэдээд өөрийнхөө тэр одоо сэтгэл зүйн эрүүл байдалд анхаарал хандуулад яг сэтгэл зүйчдэр очиж уулзах тийм ээ. Яг сэтгэл доторх байгаа буглаагаа одоо энэ буглааг бол бүр гаргах хэрэгтэй байгаа тийм. Тэгээ ямар нэгэн буглааг бол ер нь ингээд бид нэр цэвэрлжээж тийм ээ. Тэр эдгэрдэг шиг яг таны сэтгэлийн буглааг яаж цэвэрлэх вэ гэхээр та яг хэнийгэн дэрийг бүр уудалж гаргаж ярих. Намайг одоо юугээд бодчих бол гэж санаа зовхгүйгээр тийм ээ. Бүр та яг сэтгэл зүйчдэр очиод ярих тийм ээ. Яг заримдаа таньдаг хүмүүс дээр хүн очиод ярихаараа
За энэ хүн намайг юугээ бодчих бол арчаагүй доороо гэд бодчих үе те харилцаагаа тасалчих үе те ингээ боддог бол харин зүгээр та сэтгэл зүйч дээр очиод ярихад тийм ээ тэр сэтгэл зүйч таныг танихгүй тийм ээ. Тэгээ дээрэс нь та чөлөөтэй өөрийгөө те яг ямар хүн бэ? Яагаад байгаа юм бэ? Юун дээр учраа олохгүй байгаа юм? Юуг сүүлийн үед ингээ хэцүү болоод байгаа юм гэдгийг уудалж гаргаж ярих нь яг та сэтгэл зүйн эрүүл мэнд дээр яг хөрөнгө оруулж байгаа том хөрөнгө оруулалт байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд өөрийнхөө сэтгэл зүрхийг дотор байгаад байгаа тэр зовнол, шаналол тий тэр одоо ингээд уур маш хүрдэг штэ тий. Гэх мэтчлэн яг энэ мэдрэмжүүдээ сэтгэл хөдлөлөө ингээд өөрөө өөртөө ачаа болгож тээж хүнд ч ярихгүй гэж явснаар энэ маань ингээд нөгөө маш их сэтгэл готролд автуулдаг штэ. Ер нь бол ингээд тавар амралтай хүмүүс маш түгээмэл ажиглагдаг сэтгэл готролд автсан байдаг. Мөн бас агуу маш их ууртай түргэн ууртай. Тэгээ ингээд нөгөө маш олон эмэгтэйчүүд ярьдаг л та би анх яг ингээд гэрлэх үедээ би ийм ааштай хүн байгаагүй маа тий. Би одоо ингээд эргээ харсан чинь би бүр маш юм ууртай махан ярддаг болчихжээ тий. Би маш юм түргэн ууртай. Миний одоо амнаас гармааргүй муухай өгсөд гарч ир муухай хашгирж ийн гэдэг ингээд эргээгээд энэ маань ингээд нөгөө өөрийнхөө одоо сэтгэл мэдрэмжийг дарснаас болоо тий тэр нь буглаад гарахтаа ингэж та гарахгүй гэж бодоод байгаа боловч гарахтаа эрүүл мэндээ сөргөөлүүлж байна. Эргээгээд таны сэтгэл гутрааж байна тийм ээ. Эсвэл таныг ууртай омогтой нэгэн болгоод байна. Төрөнгийн нэгэн болгоод байна тийм ээ. Яг гих мэтлэн ингээд нэг эрүүл мэндийг ч хохироож байна, зам байдлыг ч хохироож байна. Бас нэгэн одоо маш их одоо хохирдог нэгэн бүлэг хүмүүс бол хүүхдүүд. Яг оноо. Ингээд ялангуяа одоо яг түгээмэл одоо давхар амралтай хүмүүс бол ихнэрүүд байна л та тийм ээ. Эхнэрүүд бол яг нөгөө хань ижилтэй юм уу эсвэл өөр хин нэг хүн төр сэтгэл мэдрэмжээ гаргаагүй үедээ тэр бүх гоног, уйтгаар, уур хилэнг хүүхдүүд рүү гаргадаг. Өөрийнхөө одоо том охин юм уу, том хүү сэтгэл санаагаа уудалдаг. Гэтэл яг ингээд та зүгээр бодоод үзтээ дөнгөж 12 та, 13 та, 17 та, тийм ээ 16 та, 15 та юм уу тэдгээр хүүхдүүд таны дийлэхгүй байгаа зовлонг сонсоод дийлэх үү? Энэ өөрөө эргээгээд яг ингээд хүүхдийн сэтгэл зүрхийг маш их гэмтээдэг. Дахиад хүүхдүүдийг зочролд оруулдаг тийм ээ. Тэнгүүд хүүхдүүд за ингээд яг хүүхэд байхаа шүүд гээж эхэлдэг. За би ээжигээ хамгаалах ёстой шүү. Би энийг аврах ёстой шүү гэд ингээд эргээгээд ингээд нөгөө яг юм давхар хамааралтай хүүхдүүд болдог тийм ээ. Эргээгээд юм сэтгэл санааны хувьд аягүй гэмтэлтэй болдог. Эргээгээд өөрөө насанд хүрэх үедээ ээжтэйгээ одоо хөвгүүд бол ээжтэйгээ адилхан хүнтэй суух магадлалтай ч юм уу тий. Эсвэл охтууд одоо яг ингээд нөгөө нэг юм хүнтэй суухаас айдаг ч юм уу тий. Эсвэл одоо өөрөө юм архичин хүнтэй суудаг ч юм. Ингээд эргээгээд ингээд нөгөө нэг та одоо хин нэг хүнд одоо тий өөрийнхөө мууг харуулахгүй гэж өөрөө дотроо тэгээд байгаа болж угаасаа таны дотор байгаа учраас заавал гарч байгаа. Тэгээ одоо ингээд одоо яг энэ туршлагаар ингээд харахад ер нь ихэнх дандаа ингээд нэг өөр том хүүхдүүдээс сэтгэл санаагаа уудалдаг. Тэгээ хүүхдүүдтэй маш хүнд ачааг үүрүүлдэг тийм ээ. Тэрийг энэ яг одоо тэгэхээр та сонгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Би хүүхдтэй үргэлжлүүлэн яриад хүүхдийгээ ингээд тийм гэмтэлтэй өсгөө дараагийн нэг юм харахад ингээд бие махбодын хувьд ингээд хөгшин бэрхшээлгүй тийм юм ирүүл тийм. За ингээд гэтэл сэтгэл зүйн хувьд нэг гэмтэлтэй болгоод байгаа буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй болгоод байгаа байхгүй. Яг ингээд нэг юм хүнийг заавал аврах хэрэгтэй гэдэг ч юм уу. Хүмүүстэй хит хамаардаг тий нэг юм аврагчийн дүрд орчихдог тий бусдад туслах гал явж идэг нэг юм хүмүүст үгүй гэж хэлж чаддаггүй тий. Тэг өөрөө бусдад тусамж авч чаддаггүй нэг юм эмгэгтэй гэмтэлтэй хүүхдийг эргээгээд бий болгоод байдаг. Яг үнэн тий. Тэгээ нөгөө хүүхдүүд маань өөрсдөө бүр ингээд яг аав ээжийн дунд ингээд шархалцсан тийм ээ. Шархалсан зур сэтгэлтэй хүүхдүүд болоод өсөд байгаа байхгүй юу тий. За тэгэхээр үүний тулд одоо нөгөө хүүхдүүд ч гэсэн ярих хэрэгцээ уг нь байгаад байгаа. Тэ? Яг сэтгэл дотроо буглаага уудалж гаргах хэрэгцээ хүүхдүүдэд байгаад байгаа. Тэгэл хүүхдүүд байтугай насан туршид нь юмаа яаж гаргах вэ? Хүнд юмаа яаж ярих вэ гэд. Хүнд мууга бити үзвэл тэр нь бити яриараа, энэ бити хэлжээрэй гээл те. Аав ээж нар өөрсдөө хүүхдүүдээ ингээд бүр шахаж одоо дарамталж бүр те юмаа ярих нь бүр хордог шүү дээ те. Бараг энэ ч зарим талаараа нэг Монголын нэг соёл болцсон юм шиг тийм ээ. Тэ. Тэгээд хүүхдүүд бол илүү их нөгөө дотроо нөгөө бор зүрхээрээ гэдэг шиг
нөгөө нэг сэтгэл дотроо ээж аавын харилцааны асуудал байна. Дээрээс нь хэрвээ ихэнхдээ ээж нь хүүхдүүдтэй асуудлаа ярьдаг, хүүхдтэй илүү ачаа өрүүлдэг бол нөгөө ээжийн ачааг үүрж जैन те. Тэгээд ингээд явхаар бүр их ядардаг тийм ээ. Бүр их сэтгэл нь улам илүү их ядарч тэрийг даахгүй хэмжээний байдалд хүрч эргээд нөгөө хүүхдийн зан авир дээр доголдол үүсч эхэлдэг. Тэнгүүд нөгөө ээж авахаа орсон юм шиг яач юу манай хүүхэд гэл те. Гинт ингэ байж байгаа л нэг доголдолтой хүүхэд болцсон юм шиг гэтэл яг үнэндээ тэр чинь ингээд доголдолтой яг зан авирын хувьд, зан үйлийн хувьд асуудал үүсэж эхэлж байна гэдэг чинь нэлээд хэсэг хугацааны өмнөөс эхэлсэн зүйлсүүд байгаад байгаа тий. Тэгээд тэгэхээр нөгөө болохгүй хүүхэд гэж ивэл ээж аваа өөртөө анзаараарай гэдэг үг сүүлийн үед их гараад байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол та сэтгэл доторх ачаагаа буглаагаа илүү их гаргаж ярих нь танд болон таны эргэн тойрны хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд бас хөрөнгө оруулалт болоод байгаа тий. Та өөрөө ингээд яг тэр ачаагаа бүр гаргаад хүмүүс чөлөөтэй гаргаад ярьчих юм бол бусдад тэргээд ялангуяа хүүхдүүдтэй дахиад ачаа үүрхлээ болчихно. Тэр ачаанаас болоод гарч байгаа уур уцаар гомдол цөхрөл гонгийн мэдрэмжээсээ болоод дэрэгт хүмүүстэй дэлбэрдэг байдлаа зогсоочно тий. Тэгэхээр энэ байдал нь эргээд нөгөө хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд бас эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулалт болоо явж байгаа учраас бид нар одоо сэтгэл доторх буглаагаа зөв хүндээ нээж гаргаж яриараа гэдгийг уриалаад байгаа шүү дээ тий. Тийм. Тэгэхээр яг ингээд та сэтгэл зүйчэд очиж тий танигаас яриараа гэж бас биднээс дахиж уриалмаар байна. За бас яг энэ дэмжих бүлэг байгаа тий. Манай ажил дээр бас мягмар гарагт бас явж байгаа. За мөн бас яг алуунун гэдээ бас групп байгаа тийм ээ. Яг нархны хамааралтай хүмүүсийн одоо хань ижлүүд очиж сууж ярьдаг бас энэ группуд байгаа. Яг иймэрхүү одоо таныг одоо яг ойлгох адилхан асуудалтай тэрийг ялан дийлж байгаа хүмүүсийн дунд ороод ямаа ярих шал өөр байгаа. Тэндээс та өөрийгөө дэмжлэгээ мэдэрдэг, өөрийгөө ойлгодог. Тэгэхээр яг та яг ингээд нөгөө нэг юм сэтгэл дотор байгаа хүнд хэцүү зүйлүүдээ ярихгүй болвол таны эрүүл мэндэд сэтгэл зүйн эрүүл мэндэд, биеийн эрүүл мэндэд бас зөргөөлүүлж яа эргээгээ таны гэр бүлийн харилцаанд онцгойлон хүүхдүүд энд маш их гэмтдэг, хохирдог байгаа. Тэгээ үүнээсээ болоод бас яг энэ ингээд сэтгэл дотор нээж ярихгүй байгаа болохоор энэндээ бүр хит автаад тийм миний хэлбэрээр согтуурна гэж би ярьсан шүү дээ тийм ээ. Энээсээ болоод яг нөгөө нэг юм сөрөг мэдрэмжэндээ бүр хит автаа согтуураад нөгөө эрүүл шийдвэр гаргаж чадахгүй, эрүүл сонголтууд хийхгүйгээр яг архины хамааралтай үнэндээ нөгөө бүр өөгшүүлсэн буруу алхмууд хийгээд байдаг. Тэгэхээр ингээд эргээгээд яг та яг өөрийнхөө амьдралыг өөрчлөе гэж байгаа, гэр бүлээ өөрчлөе гэж байгаа бол та миний одоо тэг гэр бүлийн нууц хинч битгий мэдээсэ гэдэг яг энэ өөрийгөө хордог тийм ээ. Өөрийгөө түгждэг тэр түлхүүрээ одоо цаажаа тайлаад тэгээ тэр ингээд нэг нууц дотор хадгалдаг тэр одоо өөрийгөө ингээд хүлчгсэн шорон шиг юм дотор байлгаад байгаа байхгүй тэр зовлон дотор. Тэрийгэ тайлаад, түгжээгээ тайлаад та одоо гараад бусдаас та яг юм зөв хүмүүсээсээ сэтгэл зүйчээс очиж тусламж аваач тийм ээ. Тэгээд та одоо яг өөрийнхөө асуудлуудыг та шийдэх чадвартай байгаа. Олон та одоо ингээд хинт ч би ингээд нэг төгс амьдарч байгаа амьдрал сайхан амьдарч байгаа гэр бүл гэдэг нэг юм тэр нэг шошго байгаа байхгүй. Тэрэн дотор л нэг төгс гэр бүлийн одоо тэр нэг урайн дотор нэг дүр эсгсэн маск өмссөн хуурамч нэг юм байдал амар тайван байдал байгаа даа шүү дээ. Тэрэн дотор л өөрийгөө хориод байна. Тэгэхээр яг тэрийг та тайлах нөгөө цоожны түлхүүр нь танд байна тийм. Тэгээд зоригтойгоор та тэр түлхүүрээрээ цоожоо нэгээд тэгээд та яг эрх чөлөөтэй алхаад гараад та яг нөгөө дотроосоо харах биш гаднаас нь хараад тийм юг өөрчлөх хэрэгтэй юм бэ гэдгийг та хараараа энд чинь гарахын тулд та эхлээд ярих хэрэгтэй байна. Тийм шүү тий. За тэгээд манай байгууллага маань яг энэ арх удаг хүнтэй хамт амьдардаг гэр бүлийн гишүүдэд зориулсан сургалтаа хийсээр байна. Тэгээд 10 дугаар сарын 22-нд манай шинэ анги одоо эхлэх гэж байна тийм ээ. Сэтгэлийн хүч сургалтын маань шинэ анги эхлэх гэж байна. Тэгэхээр та тэр сургалтанд бүртгүүлээд манай өөрчлөлтийн хөтөж пэйж хуудасаар ороод манай бүртгэлийн линкээр бүртгүүлээрэй. За нөгөө талаар бас манай байгууллагын сэтгэл зүйчд маань хувьчлан зөвлөгөө өгсөөр байна. Тэгээд та хүсвэл бас хувьчлсан зөвлөгөөг 95 21 21 гэсэн дугаараар холбогдоод зөвлөгөө авч болно. За хэрвээ танд асуулт байвал та бас яг 95 21 гэсэн утсаараас лавлаа тий.
бид нар тас холбогдороо хэрвээ тань энэ подкастыг сонсоод танд ямар нэг сэтгэл төрсөн бол бид нар тас хуваалцаараа тий. Эргээлээд бид нар яг нөгөө юм хүмүүс маань ирээд танаа тэр подкастыг сонсоод надад ийм байсан гэж хэлэхээр эргээд энэ подкастууд хийх яг урам ороод байгаа тийм ээ. Тэгэхээр та дахин сонсомоор байгаа бол танд бас ямар сэтгэл төрж байгаа вэ гэдэг та бид нар уцаар болон чатараас бичээрэй. За тэгээд энэ хүртэл хамт байсан танд бас баярлалаа. За ингээд дараагийн подкаст хүртэл түр баяртай. Баяртай.